За. Галзуу сери суугтан тавтай морилцоо манайхан. За та нарын нэлээд удаан хүсэж хүлээсэн галзуу цувралаа хэдүүлээ. Дуусгах цаг иржээ. Тэгэхээр энэ удаад Cannibal гэх энэ галзуу цувралын сизон 1-ийг хэдүүлээ. Дуусгацгаая. Хэдэн бороонд нь та нарыгаа бодоод энэ галзуу цувралыг нэг олон партад хуваасангүй нийт сизон 1-ийг ингээд 3 парт болгоод та нартай ярьж өгж байгаа юм шүү. Тэгэхээр ингээд хамгийн сүүлийн партыг ингээд ашгүй та нартай нэг ярьж өгөх боломж олдсон байжээ гэж. За тэгэхээр энэ галзуу цувралын сүүлийн партыг Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомарттай хамтран хүргэж байна. Та нар маань автомашинтай болохыг хүсвэл Автомартыг зориод үзээрэй. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. За тэгээд та нар маань Саба Драго Саба дарцсан бол лайка дарахтал болоо явчих байгаа юм. Бас галзуу сери савгийг мэдхгүй хэн нэгэндээ шеэрлж болох юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу солиотой цувралан дуусгацгаая. Анэрэ зөвхөн насанд хүрсэн хүмүүс л үзээрэй. За маргааш нь Дайго шууд Сабугайн гэрт яваад очлоо. Сабугай. Би Дайго байна. Танаас хэдийн юм асууж тодруулах гээд. Охины чинь талаар юм аа. Эхнэр чинь танд янз бүрийн зүйл ярьж өгсөн байх. Итгэхэд хэрэггүй. Энэ бол албан ёсны мөрдлөг. Таныг охиноо зодож гэмтээсэн байж болцсошгүй хэрэгээр шалгаж явна. Би охиноо зодоогүй. Бас чамд хэлэх үг надад байхгүй. Энэ үед Сабугайн охин Канако цанхороо шагаасанд Дайго тэрнээс хүүхдийн талаар лавлаж яваагаа хэлсэн ч Сабугай охиноо цааш нь аваад явчихлаа. Тиймээс Дайго гэртээ ирээд Юкигээс Канакотой ярилцаж өгөхийг хүсдэг. Тэгэд өөрөө дахилж Камиямаар залгаж очиж уулзахаар болно. Харин нөгөө талд Гото овгийнхан Гин Готогын зургийн өмнө цуглаад тэдний овгийн шин толгойлогчоор Кейсүкэ томилогдож байгаагаа мэдэгдэж Кейсүкэг өдөртөн чиглүүлж өгөхийг хүсэж байлаа. Юкич Дайгогийн гуйснаар Канако дээр очиход тэр ганцаараа тамхи татаад сууж байдаг. Тиймээс тэрнтэй яриа өдөхийн тулд Юки тамхи татаж чадахгүй ч тамхи татдаг байж байгаад гарсан хүний дүрд тоглож яриа өднө. Тэгэд тэд тамхилангаа хэсэг ярилццгаана. Тэгсэн тэнд хэдэн хүүхэд тоглож байгааг хараад Канако тавг үцлээ. Нэрэ тэр өдөр чиний хэлсэн зүйлийн талаар Гин Готогой хүүхдийг чинь аваад явсан талаар нөхөр маань тэр талаар илүү ихийг мэдэх хүсэлтэй байгаа юм. Хүлээлтээ. Тэр чамд тусалж чадна. Хэдэн жилийн өмнө намайг нэг хүн дагаад байсан. Харин нөхөр маань тэр үед миний хэргийг хариуцсан, мөрдөгч байсан. Тэр намайг сайн танихгүй ээжэж намайг хамгаалахын тулд хэдэн цагаар эргүүлд гардаг байсан. Тэр чамд ч бас тусалж чадна. Тэгсэн Канако тэрэнд тодорхой зүйл хэлэлгүй яваад өглөө. Харин нөгөө талд Дайго тохирсон ёсороо Камияма дахилчийн гэрт очиод тэрнтэй ярилцсан. Энэ тосгоныхан яагаад Готогийн гэр бүлээс тэгтлээ болгоомжлоод байдаг юм бэ? Өмнө нь Готогийн гэр бүл энэ хавийн ихэнх газрыг эзэмшдэг байсан. Тиймээс дайны үеэр тосгоныхан тэднээс газрыг нь түрээсэлдэг байсан гэдэг. Айл тэр үед л тосгоныхан тэднээс айдаг байсан. Та айл дайныг яриад байна. Тэр чухал биш ээ. Готогийнхноос айх айдас хэдэн үеэр дамжиж ирсэн түүхтэй. Энэ хуучны тосгон уламжлал их чухал. Гэвч сүүлийн хэдэн жил тосгоныхан Гин Готогойтой асуудалтай болсон юм. Учир нь хэдэн эмэгтэй Гин Готогойг дөнгөж төрсэн хүүхдийг нь хулгайлсан. Эсвэл алсан гэж буруутгасан тохиолдол гарсан. Тэр хөгшин энэ тосгоны ганц их баригч байсан. Тэр энэ тосгоны бүх хүүхдийг их барьж авсан гэсэн үг. Гэхдээ би хувьдаа тэдний ярианд итгэхгүй. Би ч бас тэр хөгшнийг тийм аимшигтай зүйл хийсэнд итгэхгүй байна. Оройн Готовгийн нэг залуу нөгөө тахилын ширээн дээр мах тавьчихад холоос хараа зогсож байлаа. Тэгсэн тэнд тэр хүн үсэрч бууж ирээд махыг ухаан жолоогүй эдэж эхэлнэ. Харин нөгөө талд Дайго ажлынхаа гадаа бодлогошроод сууж байтал Сабугайн охин Канако хүрээд ирлээ. Тэгээд Дайготой хамт машинд нь суугаад ярилцсан. Би тосгоноос ерөөсөө гарч үзээгүй. Машинд суугаагүй их удаж байна. Хүүхдийг чинь Гин Готогой их барьж авсан юм уу? Тийм ээ. Тэр хүүхдийг маань аваад явчихсан. Тэр хөгшин новш. Надад хүүхдийг маань амьгүй төрсөн гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг маань аваад инээмсэглээд л яваад өгсөн. Хүүхэд маань хөдөлж явахыг би харсан. Гэвч би хүүхдийнхээ царайгч харж чадаагүй. Би тэр бүхнийг мартах гэж оролдсон ч чадаагүй.
Энэ үед Юки Дайго руу залгаад Сабуга гэрт нь ирчихэд тэрнийг хүлээгээд байгааг хэллээ. Очихт нь Сабуга тосгоны хэдэн залуугийн хамт хүлээгээд зогсож байна. Чи миний араар юу хийгээд байгаа юм? Хөөе цагда чиний энэ хандлага надад юусоо таалагдахгүй шүү. Фестивалийн бэлтгэлд чи ирэхгүй. Юугаа шинжлээд байгаа юм? Хэлээч. Тавьчих. Тавихгүй бол чамд л муу юм болно шүү. Тэгээд Дайго хорууг нь өчөж тавиулаад өөрч шидэнгүүтээ хоолойг нь боосонд нөгөөдүүл нь хөшж орхино. Би Готогийнхнийг мөрдөх гээд байна. Та нар новшнууд ямар тус болох биш. Яагаад бүгдээрээ Готогийнхноос айгаад идэх юм? Нэг нууц байгаа үсттэй. Тэгээд Дайго Жинийг тавьсанд нөгөөдүүл нь бандсандаа Канаког аваад тэндээс яваад өгнө. Чи яагаад Готогийнхнийг мөрдөд байгаа? Энэ тосгонд амьдрыг ивэл өөр арга алгаа. Гэхдээ санаа бити зовоо. Би бодлогогүй алхам хийхгүй. Тэгээд Дайго машинаас агаад явлаа. Харин нөгөө талд Дайгог үстэж угаад зодуулсан Жин гэгч залуу Готогийнхэн дээр очижсэн болсон явдлыг ярьж байна. Би тэрнийг дутуу үнэлснээс боллоо. Тэр ч аюултай нөхөр байлээ. Та нар яагаад тэрнийг ингэж байлгаад байгаа юм? Одоо яах вэ Кейсүке? Маргааш нь Дайгог ажил дээрээ цаашид яахаа төлөвлөөд сууж шийтэл Кейсүке ирээд хамт анд явахыг хүслээ. Дайго ихэндээ гайхсан ч ямар нэг шин зүйл олж мэдэж магадгүй гэж бодоод хамт явахаар болно. Тэгээд Дайго тэрнийг дагаж ой дотор явж байтал Кейсүке гэнт тэрнийг байцааж эхэллээ. Чи биднийг шинжлээд байгаа зү? Чи намайг сүрдүүлэх гэж энд дагуулж ирээ юу? Хүмүүр танаа гэр бүлд хачин хандаад байхад миний сонирхох зүй ёсны хэрэг үсттэй. Та нар ямар нэг юм нуугаад байгаа юм биш үү? Яасан? Юугаа хүлээгээв? Чи зоригтой юм аа. Чамайг охиныхоо төлөө хүн алж байсан гэж дуулсан. Би ч бас гэр бүлийнхээ төлөө хүн алж чадсан шүү. Гэр бүлийнхээ төлөө гараа бохирдуулж чадахгүй эрх хүн бол эрх хүн биш. Тэгэд Кейсүке Дайгоро бууга чиглүүлж байснаа гинэд хажуугаар нь буудсанд бутан дундаас нэг буг сугүсрээд зүгтлээ. Чи алдчихлаа. Үгүй алдаагүй. Тэр хоёрыг бут руу очиход тэнд нь өөр нэг буг хэвтэж байна. Залуу амтны мах амтлаг байдгийг чам дамсуулнаа. Тэр хоёрыг ингэж явахыг ой дотроос өөр нэг хүн сэмхэн хараад зогсож байлаа. Тэгээд тэр хүн буцаж очиод Готогийн гэр бүлийнхэнд харсан зүйлээ хэлнэ. Кейсүке тэрнийг алсангүй. Тийм үү? Тэгвэл сайн байна. Кейсүке авгийн толгойлогч болж байгаа хүн. Тиймээс ийм ажлыг тэр биш бид хийж байвал зохино. Тэр өрөө Дайго гэртээ ирэхэд гэрт нь хүн байсангүй. Харин ширээн дээр амттай хоол бэлдээд орхиж тэгээд хөргөгчөө нэгээ тэнд нь төрсөн өдрийн билүү байгааг хараад охиныхын төрсөн өдөр гэдгийг гэнт саналаа. Тэгээд Юки руу залхтал охин нь алгуулчихсан хайж байгаа гэдгээ сандарсан Юки хэлнэ. Ингээд мань хоёр талд охиноо сандран хайцгаана. Сандарсан Юки Сабугаан гэрт очиод охин нь алгуулсан гэдгийг хэлэхэд Сабугаач тосгоныхондоо мэдэгдэхэр боллоо. Ингээд тосгон даяараа охиныг хайхаар болсонд Дайго Сабуг хараад дургүй хүрнэ. Охиныг хаанаагааг та мэдэхгүй юу? Юу гэнэ? Маширог хаанаагааг та үнэхээр мэдэхгүй юу? Юу гэнэ? Охиноо алгуулсанд намайг буруутгаж байгаа юм уу? Чи л ан хийж яваад охиноо алдаа үсттэй. Чи биднийг сэжгэлж байгаа юм уу? Намайг анд явсныг та яаж мэдж байгаа? Би энэ тосгоны нэг ч хүнд итгэхгүй. Нэг юм хэлчихье. Хэрвээ Маширо хэн нэгэнд барьцаалагдсан бол тэгээд та нарын хэн нэгэн энэнд холбогдсон байх юм бол би чамайг ална шүү Сабу. Харин нөгөө талд Маширо охин голын дэргэд ангийнхаа хүүтэй цуг сууж байлаа. Аз болоход Канако охиныг олоод Юкиро залгаад хэлдэг. Энийг сонссон Дайго бандна. Охин зүгээр л тоглож байсан байж шít. Тийм байхад биднийг буруутгаад л. Сүүлийн үед чи яг л Кано шиг хааш гаргаад байх шиг санагдаад байгаа шүү. Явцгаая. Оройн охиноо гэртээ авчирсан хойноо Юки Дайгог тайвшруулах гэж оролдоно. Ер нь хоёулаа жаахан хэтрүүлээд байгаа юм биш үү? Үгүй. Харин чинь тосгонд бүр ч илүү сэрэмжтэй байх ёстой. Энэ тосгоны иргэд бол магчд. Би энийг мэднэ. Юу гэнэ? Тэд Маширог бидэнд анхааруулах тохио болгож хулгайлаад буцааж өгсөн хэрэг. Тэд фестивалийн үеэр хүүхэд ална. Тэд тэр хүүхдүүдийг амиго төрсөн болгож тусад нь өсгдөг. Би та хоёрынхоо төлөө энэ хэргийг илрүүлэх ёстой. Тэгвэл чи яагаад бид хоёрыг эндээс авч явахгүй байгаа? Чи энэ мөрдлөгтөө өөрөө дуртай байгаа юм биш үү? Даанч сүүлийн үед гинэд их идэвхтэй болцсон юм аа. Маргааш нь Дайго Готогийнхэнд барьцаалагдж байсан Накамура доктортой уулзлаа. Би чамд нэг юм хэлэх гээд амжихгүй жоохон удажлаа. Би Кано мөрдөгчийн хүсэлтээр нэг өвчний талаар судалгаа хийж байсан. Тэр миний ажиллаж байсан эмнэлэгт ген Готогог авчирснаар тэр бүхэн эхэлсэн.
Тэр хөгшин гар хөлн хяналтгүй болцсон. Нэлээд хүнд байдалтай ирсэн. Тэгсэн хэрнээ зогсоо заагүй инээж ус. Тэгэд би судалж үзээд тэр нь Куру гэдэг өвчний шинж тэмдэг болохыг олж тогтоосон. Тэр нь Папуа Шинэ Гвинеийн Форе гэдэг омгоос анх илэрч байсан. Тэд оршуулгын ёслолын хүрээнд өөд болсон хүнээ иддэг байснаас ийм өвчин үүссэн гэж үздэг. Вирусээр халдварласан түүхий тарих эзнээс үүддэг өвчин. Ген готогой хүний мах эдсэн гэсэн үг үү? Тийм байх магадлалтай. Кано офицер ген готогойг над дээр авчирсныхаа дараачаас эхлээд тосгоныхонд зөрчилдөж эхэлсэн. Тэгээд би тосгоны иргэдийн өвчний түүхүүдийг судалж үзээд тийм өвчин хоншлогдсон хэд хэдэн хүнийг олж тогтоосон. 6 настай хүү. Тэгсэн хэрнээ төрсний гэрчилгээгүй. Одоо амьд байгаа бол тэр хүү 75 орчим настай байх байсан. Би мэдлээ. Энд чинь тэдний тэр хүн гэгч нь байна. Оройн тосгоныхон ариун фестивалаа эхлүүлэх гээд нэлээд баяртай байлаа. Тэд тосгоны голд зассан том модон хүүхэлдэг шатаацгаана. Энэ бол тэдний фестивалийн өмнөх сүүлчийн сургуулилт. Тэгээд тэд түүдэг галыг тойрч бөмбөрийн хэмнэлд тусгай бүжиг хийцгээнэ. Энэ аврах том модон хүүхэлдэг күүгэ гэдгийг. Ёслолын үеэр 7 ийм хүүхэлдэг ар араас нь шатаадаг. Дээр үед бол жинхэнэ хүнийг шатаадаг байсан гэдэг. Одоо бол өөр л дөө. Энэ тосгоныхон ч тэр, Готогийн гэр бүлийнхэн ч тэр энэ уламжлалаа их чухалчилдаг. Заримдаа надад энэ нь хараалч юм шиг санагддаг. Энэ үед машина охин хүүхдүүдийн хамт баяртайгаар бүжгэлж байгааг хараад Юки баяртай байсан бол Дайго тэр хавийг нэлээд анхааралтай ажиглана. Харин нөгөө талд Кейсоке дүүгээ дагуулад нэг түнэлээр явж байна. Тэр нь орхигдсон уурхай бололтой. Тэгээд тэрнийг сараалжин хаалганд тулж очиод онгойлгоод дүүдээ толгоогоо бүтээх бүр хөглөө. Юсуке. Зөвхөн манай гэр бүлийнхэн л энэ газрыг мэднэ. Чи хиндэж хэлж болохгүй шүү. За тэгээд тэр хоёр толгоогоо халахлаад энэ лүүгээ барьсаар цааш явсанд тэнд нь бага насны хүүхдүүдийг торны цан хорьсон байлаа. Энэ хүүхдийг 2 жилийн дараа. Харин тэр дараа жилийнх. Харин энэ жилийнх. Ариун ёслол 3 хоногийн дараа болно. Тэр хүртэл энэ хүүхдийг сайн харж байгаарай. 1 хоногийн өмнөөс хоол өгөхөө болох хэрэгтэй. Тэгээд угааж цэвэрлээрэй. Би өмнө нь энийг хийдэг байсан. Цаашид чи энийг хийнэ гэсэн үг. Энэ бол чи бид хоёрын үүрэг. Энэ хүүхдийг тэр хүнд өргөхөөр бэлдэх ёстой. Тэгээд Кейсуке хүүхдүүдэд хоол тараасанд Юсуке гайхсандаа шоконд орлоо. Хүүхдүүд хоолыг яг л амтэн шиг долооцгоно. Харин нөгөө талд Дайго цаашид яахаа бодно. Тэгээд Юки дээр очиод уучлалгуйлаа. Уучлаарай. Чиний зөв байж хамтдаа эндээс явцгаая. Нэрээ юу? Нэрээ. Яг одоо юма багалцгаая. Тэгээд Юкиг ойр зур юма багалж байтал Дайго машин доогуураас шургаж хэсэг байснаа GPS төхөөрөмж гаргаад ирлээ. Тэгээд тэд шууд тосгоноос гарахаар хөдөлцгөнө. Гэвч тэднийг нэг машин дагаад байгааг Дайго анзаарна. Тэгээд тэрнээс холдохын тулд хурдаа нэмсэн ч нөгөө машин бас л хурдаа нэмдэг. Тэгсэн яг нэг эргэлтийн үеэр урдаас нь өөр машин гарч ирээд тэднийг хөөжүүлсэн машиныг онхолд олчихно. Тэгээд онхолдсон машины жолоочныг хүнлүү залгаж Дайгог алдчихсан гэдгээ хэллээ. Гэтэл нөгөө хүн нь түүхийн мах эвдээд зогсож байлаа. Харин тэдэнд тусалж хөөж явсан машиныг онхолдуулсан хүн нь тэдний гэр бүлийн эртний танил Ямабучиг эгч байдаг. Тэгээд Дайго тэр хүнд гэр бүлийнхнээ даатгаад тоосхонлоо бууцахаар болно. Юу яриад байгаа юм бэ? Хэрвээ чи бид хоёр цанаа тавьдаг бол хамт бай. Энэ хэрэгтнийг золгоо хохирогч байгаа. Жаахан хүүхэд. Би тэр хүүхдийн амийг аврах ёстой. Чи Канакогийн хүүхдийг яриад байна уу? Тэгэж ойлгож болно. Тэгвэл нэг зүйлийг амл. Заавал эргэж ирээрэй. Би заавал эргэж ирнэ. Тэгээд Дайго тосхонлоо буцаад хөдөллөө. Харин нөгөө талд Юсуке үүргийнхээ дагуу нөгөө хүүг усанд оруулж байна. Гэвч хүнийх л огт ойлгохгүй байлаа. Юсуке чадна гэж бодож байна уу? Би чадсан юм чинь тэр бас чадна. Тэр Кано офицертой найзууд байсан шүү дээ. Тэгээд юу гэж? Тэр энийг хийж чадахгүй хаа. Манай гэр бүлээс дахиад нэг урвагч гарахыг бид зөвшөөрч болохгүй. Мэдээж бидний хийж байгаа бүхэн Гото овгийн төлөө шүү дээ. Маргааш нь тосгон даяараа хөдөлж фестивалийн бэлтгэлээ хангаж эхэллээ. Кейсокэж үндэсний хувцас өмсөж овгийн тэргүүлэгчд өргөмжлөгдөх ёслолд бэлдэнэ. Тэгсэн утсанд нь сүмирэгээс дуудлага ирлээ. Яасан бэ? Юу хэрэгтэй вэ? Би жирэмсэн болсон байна. Энэ чиний хүүхэд. Тэгсэн Кейсокэ цочирдсан ч юу ч хэлэлгүй утсаа тасалчлаа.
Тэрнийг ирэхэд бусд нь Дайгог тосгоноос явсан гэдгийг хэллээ. Гэвч Дайгог эргэж ирнэ гэдэгт Кейсүке итгэлтэй байдаг. Гэсэн хэдий ч ёслолоо төлөвлөснийхөө дагуу хийх ёстой гэж тэр тушаана. Кейсүкег гарч ирэхэд Гото овгийнхан бүгдээрээ костюм пижак өмссөн хамт зураг авахлахад бэлэн болжээ. Зангад ирж байхдаа Кейсүке өмнөх ёслолын үеэр гин Гото эмээгийнхэн хэлж байсныг сандаг. Та нар бол миний гэр бүлийн гишүүд. Зөвхөн та нарыг л би хүн гэж үзнэ. Бусд нь надад малаас ялгаагүй. Та нар ч бас адилхан бодолтой байгаа гэдэгт итгэлтэй байна. 16 жилийн өмнө нэг ариун ёслолын үеэр манай овгийн нэг эмэгтэй овгоос урвсан. Би тэрнийг хүн гэж үзэхэ болсон. Тэр бол малаас ч дор. Намайг сонс. Та нар бол хувь хүмүүс биш. Хувь хүн бол гэр бүлээ эрсдэлд оруулдаг. Тэр хүнд зөвхөн үхлэл зохилтой. Ингээд тэд бүгдээрээ сууж зураг авахлахад бэлэн боллоо. Гэвч Юсуке ягд ч юм нэлээд бодлогошронгүй байлаа. Өнгөрсөнд ч, одоо ч, ирээдүйд ч Гото овг үрд мөнх. Дараа нь бүгдээрээ хувцас солиод тус тусын ажилдаа орцгооно. Юсуке хүлээж авсан үүргийнхээ дагуу нөгөө хүүгийн үсийг засж байгаа тэсэлгүй бага тайлж тэр хүүд царайгаа харуулдаг. Намайг Юсуке гэдэг. Юсуке. Чи намайг хараад юу гэж бодож байна? Би чамайг надтай адилхан хүн гэж харж байна. Энэ хоёр Дайго Готогийн гэр бүлийн байшинг ажиглаж байгаад тэдний нэгд баригдчихлаа. За sorry. Байдал бүр эвгүүтгэхээс өмнө борон гясныг реклам алгадаад байгаа. Тэгэхээр Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомартад таныг урьж байна. 1 жилийн баталгаатай Toyota Lexus брендийн 600 гаруй автомашины сонголттой шоурумээс хүснээ сонгоод бүх үйлчилгээг нэг дороос аваарай. Автотайврын үндэсний төв, улсын дугаарын үйлдвэр, техникийн хяналтын оншилгоо, засвар үйлчилгээ, банк бус санхүүгийн байгууллагын зээл, даатгалын үйлчилгээ бүгдээрээ нэг дор. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. Баталгаатай автомашиныг Автомартаас. Харилцагуудаас 7711 31 33. Хөшөө хаана үдийн бэ гэж юу? Тэц гурвын хойно гурвалжингийн гүрний зүүн урд талд Автомарт авто худалдааны төв. Та нар маань Автомарт пэйж хуудсыг нь дагаад илүү олон мэдээлэлтэй нь ойрхон байгаарай. За, энэ галзуу сугарлаа хэдүүлээ үргэлжлэл үлцгээе. Тэгээд ухс хийж тэрнийг өөрч шийдэх гэсэн ч дээлсэнгүй өөрөө шийдүүлчихнэ. Чи ганцаараа энэ тосхныг өөрчилж чадна гэж бодоо юу? Над руу хүн утсаар ирсэн. Та нарыг ариун ёслолын үеэр хүүхэд алах гэж байгаа гэж мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй та нар юу гэнэч? Та нарын дунд урвагч байна гэсэн үг шүү дээ. Танаа гэр бүл дотор чинь. Тэгээд Дайго тэрнлөө дайрсан ч цаадах нь хэтэрхий хүчтэй байлаа. Хэн хэлсэн? Чамд хэн хэлсэн? Чамтай л ойр хүн байсан. Тэгсэн ууралсан нөгөө нөхөр Дайгог ухаан алдатлан цоглоо. Тэгээд тэд ухаан алдсан тэрнийг дамжуулсаар байшинда авчирна. Харин нөгөө талд Юки охинтойгоо зочид буудалд нуугдж байлаа. Дайгогийн толгой руу ус цацаж сэрэхэд урд нь Кейсүке ирчихсэн зогсож байна. Тэрний өмнө Гото овгийнхан бүгдээрээ цуглуулчихж. Чамд юу хэрэгтэй хэлээд та нар хүүхдүүдийг хорж байгаа үстэй. Та нар тавьж явуулахгүй мó? Энэ тосхонд амьгуу төрсэн тохиолдол бүрд гин Готогоо их барьж авсан байсан. Тэгээд юу гэж? Тэд бүгдээр амьд байгаа. Тийм үстэй. Тэр хүүхдүүдийг та нар энэ хавьд хаан ихтэй хорж байгаа үстэй. Тэгсэн нэг залуу тэсэлгүй ирээд Дайгог цохиод авахад Дайго хажууханд нь хурц ирмэгтэй чулуу хөвтөж байгааг анзаарна. Тэгээд нэг арга сэтлээ. Надад нэг санал байна. Та нар гин Готогоод бүх хэрэгэ тогтчих. Хэрвээ та нарын зарим нь тусалсан бол хүчин давтаад энийг хийсэн гэд мэдүүлэг өгчих. Тэгвэл та нар хэрэгт орохгүй. Та нар иймэрхүү зүйл дээр амаа нийлүүлэхдээ сайн гэдгийг би мэднэ. Энэнд нэгдүйтсэн нөгөө залуу Дайгог хажуунаас нь өшгөлж унгахад Дайго сэмхэн тэр чулууг адгаж авна. Та нарт цаг баг байна. Эрт өрөө хизээ нэг цагт та нар энэ хэрэгээсээ болоод баригдах болно. Та нар нуух тусам улам сэжиг төрнө. Би тэр хүүхдүүдийг л аврахыг хүсэж байна. Тэгвэл би та нарыг зүгээр орхиё. Энэ бүхнийг одоо дуусгая. Тэгээл дээ. Энэ бүхнийг одоо энд дуусгачих.
Гэд нөхөр хадуур далайж Дайго руу дайрсан дамжиж олсоо тайлсан Дайго тэрний цохилтоос бултмагцаа тэрнийг унтлан цохид хадуурыг нь авч хоолойд нь тулгасанд цаадуул нь бууга гаргаад Дайго руу чиглүүлцгээв. Миний хэлж байгаатай санал нийлж байгаа чинь та нарын царайнаас чинь илэрхий байна. Кейсүгэ. Энэ залуус намайг энд алдчихвал цагдаа нар энэ дөргөн хүрээтэй мөрдлөг эхлүүлнэ. Ямар байна? Дууга тад чамайг алдчих шүү. Кейсүгэ ямар нэг юм хийгээч. Тэгсэн энэ үеэр тэдний хаалгыг хинэгэн цохих сонсогдлоо. Кейсүгэ босч очоод хаалгаа нээтэл тосгоны дарга Кейсүгэгийн дарга цагдааг дагуулад ороод ирнэ. Та энд юу хийж байгаа юм бэ? Тосгоны дарга чамайг тэдний эзэмшил рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж хэлсэн. Чи яах гэж хэрэг тариад яваа юм? Наад хүнээ 50 Дайго. Готогийн гэр бүлийнхээ та бүхнээс уучлал хүсье. Манай энэ цагдаа танаа эзэмшил рүү дураараа нэвтэрч. Манай хүн эхэлж буруу алхам хийсэн учраас тэрнийг зодсон асуудалд чинь хэрэг үүсгэхгүй. Тэгээд дарга нь Дайгог сугдаад аваад гарлаа. Тэрний гарсан хойно тосгоны дарга Кейсүгэд уучраа тайлбарлана. Ариун ёслолоос өмнө цагдаа алдчихвал юу болно гэж та нар бодож байна. Бидэнд одоохондоо ямар ч асуудал хэрэггүй. Тиймээс тайван бай. Чи одоо овгийн удирдагч болсон. Хүлээцтэй бай. Харин нөгөө талд Юсүкэ нөгөө хүүтэй найзалчихсан. Чихрээр дайлаад сууж байлаа. Энэ чиний энд идэх сүүлийн хоол. Харин одоо зугтах цаг боллоо. Цагдаагийн дарга Дайгог аваад цагдаагийн газар руу буцаж байна. Чи намайг төлөвлөгөөнд чинь саад болсон л гэж бодоод байна уу? Тэдэнтэй ганцаараа тулж байдаг чийч солиотой юм а. Цагдаагийн албанд тантай адилхан хүүгээ тосгоноос гаралтай хүмүүс цөөнгүй байгаа гэдгийг би мэднэ. Тэд тосгон даяараа нэг юмыг нуугаад байна. Чи надад итгэхгүй байгаа юм байна, тийм үү? Үннийг хэлэхэд би чиний биш. Харин чи бидний төлөвлөгөөг нураагаад байна штэ. Төв дээр очихоор чи мэдэх бүхнээ бидэнд хэлээрэй. Ингээд тэдний ирэхэд дарга нь Дайгог дагуулж явсаар хамгийн дээд давхарт гартал тэнд нь баахан хүмүүс сууж байлаа. Энэ тав бол мужи мөрдөх газраас ирсэн мөрдөгчд. Энэ хүмүүс Гото гэр бүлийг мөрдөж байгаа юм. Би анхандаа Готогийн гэр бүлийн талаар ямар ч ойлголтгүй байсан. Мөрдөгч Каног над дээр ирэхэд би эхэндээ тэрэнд итгэхгүй. Тиймээс тэрний үхэлд би өөрийгөө их бага ямар нэг байдлаар буруутай гэж бодож байгаа. Ингээд тэр мөрдөгчд Кано мөрдөгчийн цогцсыг шинжилээд хэд хэдэн удаа хадсан мөрөөг тогтоосон болохоо Дайгод хэллээ. Гэхдээ дандаа нэг хүн хадсан мөр байж. Гэхдээ хэн гэдг нь бид хараахан тогтоож чадаагүй байна. Би хэн гэдг нь мэдэх юм шиг байна. Готогийн гэр бүл нэг зүйлийг нуух гэж их хичээдэг. Тэр хүн гээд байгаа нөхөр миний толгойг ийм сорвтой болгосон. 2 метр гар өндөртэй. Тэр хүн энэ бүхний гол зангилаа. Гэвч мөрдөгчд Готогийн ургийн бичиг дотроос тэр тодорхойлолттой нийцэх нэгч хүн байхгүй болохыг бардалж харуулдаг. Харин тосгоны дарга Гото овгийнхны хүргэн учраас овгийн тэргүүн болох боломжгүй байж. Гэвч тэрний эхнэр Ай Гото буюу Гин Готогийн охин 18 жилийн турш сураггүй алга болсон байлаа. Тэгсэн Дайго уучрыг ойлгоно. Тэгвэл Ай Гото гэгч тэр эмэгтэй нүрээ эдүүлсэн залууг тэндээс зугтаалгасан юм байна. Тэр чинь хэн блэ? Нүрээ эдүүлсэн хүн гэсэн үү? Тийм ээ. Би тэр хүнээс болж энэ хэргийг мөрдөж эхэлсэн. Кано мөрдөгч ч ус ялгаагүй. Тэр хүнийг хүүхэд байхад нэг эмэгтэй ариун ёслолоос авч зугтаасан байсан. Тэрний нүрийг би харсан. Тэд жил бүр ариун ёслолынхаа үеэр нэг хүүхдийг дахил болгож өргөдөг. Надад нэг хүн энэ хэрэг дээр тусалж байсан. Харин нөгөө талд Юсүкэ нөгөө хүүг хувцаслаад дагуулж гарах гэсэн чи нөгөө хүүхэд гарахгүй л. Тэгсэн энэ үеэр Гото овгийн хэсэг залуус ирлээ. Тэгэд Юсүкэг цохиж унгаад мөрдөгчд мэдээлэл өгсөн эсхийг байцаадаг. Би тэдний дотор эргэлзээ үүсгэхийн тулд Готогийнхэн дотроос нэг нь надад тусалсан гэд итгүүлчихсэн. Чи урвагч үсттэй. Чи Каноточ найз байсан мэдтэй. Тийм болохоор Кано энэ газрыг олж ирсэн мэдтэй. Тийм биш ээ. Би гэр бүлээсээ хизээж урахгүй. Гэвч цаадах нь Юсүкэд итгэсэнгүй. Нөгөө хүүхдийг хорж байсан торонд хийжгээд яваад өглөө. Хэрвээ тэр надад итгэсэн бол хаашаа явах вэ? Нэг бол сэжгэлж байгаа хүн лүүгээ. Нэг бол хамгийн аюултай гэж бодож байгаа хүн лүүгээ очно. Товчхондоо бол хүүхдүүд байгаа газарт очно. Тэрнийг ингэж хэлэхэд мөрдөгч нар тэрний санааг ойлголоо. Энэ үеэр нөгөө нөхрийг агуугаас гарч ирж байгааг өөрийгөө өнгөлн далдалсан нэг хүн харж байгаад байрлалаа Дайго руу явууллаа. Дайгоч тэр байршлыг цагдаа нарт харуулж газрын зураг дээр тодорхойлно. Тэгэд шууд тийшээгээ явах гэсэндээ дарга нь хориглож маргааш өглөө очие гэж шийднэ. Учир нь маргааш өглөө нь Готогийнхэн ариун ёслолд зориулж сүмд очих болно.
Тэр үед хүүхдүүдийн байгаа агуу руу очие гэж дарга шийддэг. Гэвч шууд яваад очивол аюултай учраас тусгай хүчнийхний дэмжлэг авах нь зүйтэй гэж тэд үзлээ. Тэгэд тэд эмэгтэй цагтаагаа Дайгогийн эхнэр хүүхдийн байгаа зочид буудал руу явуулаад өөрсдөө нэмэлт хүч хүсэхээр үлддэг. Тэгээд Дайгогийн дарга тэрнтэй уулзна. Дайго, чи үнэхээр энийг хүсэж байгаа мó? Энэ бол тосгоны цагдаагийн үүргээс хэтэрсэн ажил шүү. Хэрвээ би чиний амийг авраагүй бол чи яах вэ? Надад төлөвлөгөө байсан юм аа. Хүн алах гэж юу? Гүй. Уучлаарай. Би уцаар яриадах. Тэр хүн нь өмнө нь Дайго тусалсан сэтгүүлч удаад аваялаа. Тэр ой дотор нуугдаж угаад байршлыг Дайгод хэлсэн байж. Энэ үед Юсукэтэй хамт байсан хүүхэд Юсукэг сэрэж тэрэнд ямар нэг зүйл хэлэх гэсэн шиг ойлгомжгүй хэлээр шулгана. Хин нэгэн бидэнд тусалдагч болоос. Энэ үед Дайго нүрээ дүүлсэн залуу руу залглаа. Тэгээд тэрэнд нуугдах хэрэггүй гэдгийг хэлээд хүүхдүүд хаана байгааг мэдж байгаа учраас цагдаа нарт мэдэх бүхнээ ярьж өгөхийг хүснэ. Бид чамайг хамгаална. Чи мэдэх бүхнээ цагдаа нарт хэл. Тэгэх юм бол бид нэр тусгай хүчнийхний дэмжлэгийг авах боломжтой болох гэдэг байна. Ээж чинь чамайг аварсны дараа чамд ямар нэг зүйл хэлсэн үү? Үгүй. Ээж чинь Айгото гэдэг байсан уу? Тэр хүн Готогийн гэр бүлийн тэргүүн болох ёстой байсан. Миний ээж одоо ч юмд надад Кёсуке гэдэг нэр өгсөн. Тэр надад хүн гэдгийг минь ойлгуулсан. Тэр бол миний хувьд хамгийн чухал хүн. Тиймээс ээж минь надтай хамт цагдаа руу очихыг зөвшөөрөх юм бол би очино. Тэгэд мэдэх бүхнээ хэлж өгье. Үлдсэнийг та өөрөө шийд. Ингээд тэд Кёсукэг хүлээхээр шийдлээ. Кёсукэж багаад зүүж хиймэлнүүдээ хийгээд ээж дээрээ очино. Тэгээд ээжээсээ хамт цагдаа руу очихыг ядахна. Энэ үед Готогийн гэр бүлийнхэн Кейсукэг овгийн тэргүүлэгч болсныг тэмдэглэж баярын зог барьж байлаа. Тэгсэн Юсукэг барьсан Ивао гэгч ирээд гэр бүл дотроос нэг нь Дайгод мэдээлэл өгч байсан гэж үзэж байгаагаа хэлээд тэр хүнийг Юсукэг гэж сэжгэлж байгаагаа хэлдэг. Эсвэл танаа ээж байж магадгүй. Тэгвэл чи намайг сэжиглээд байгаа юм байна, тийм үү? Тэдний нэг тэр хоёрыг салгахад Кейсукэгийн урвагч байж болох талаар бодож эхэлнэ. Харин нөгөө талд Кёсуке ээжигээ ятгасаар. Хоёулаа цагдаад очивол над шиг олон хүүхдийн амийг аварч чадна штэ. Чи намайг ямар хүн байсныг мэдэхгүй. Чи энэ хэрэгт оролцоод хэрэггүй. Та тэднийг хамгаалахыг хүсэж байгаа мó? Өөрийнхөө төрсэн хүүхдүүдийг, Готогийн гэр бүлийг? Үгүй. Харин ч тэд намайг хамгаалж байгаа юм. Ингээд тухайн үед юу болсныг Айгото дурсан сандаг. Тэр ёслолын өмнөхөн Гин Гото тэрнийг дууджээ. Чи энэ ёслолын дараачаас Кейсуке Юсуке хоёроос хол угаарай. Би өөрөө цаашид тэднийг өсгөнө. Хүүхдүүдэж үүнийг хүссэн. Тийм гэж юу? Би тэдэнтэй ярилцаж үзэх үү? Чи надад эргэлзэж байгаа мó? Тэгвэл би цаашид яаж амьдрах юм бэ? Би тэдэнгүүгээр амьдрч чадахгүй. Тэгвэл тэгээд үхэл болж тээ. Ингээд сэтгэлээр унсан Айгото тосгоноосоо явхаар сэтгэл шулууджээ. Ариун ёслолын үеэр тэд бяцхан хүүг тахилын ширээн дээр хүлсэн байлаа. Тэгээд ариун ёслол эхэлж тусгай дууг дуулж эхлэхэд бяцхан хүү айсандаа уйллаа. Удалгүй тусгай хонх бүхий таягаар газар цогсонд тэдний дунд тэр хүн хурч ирж. Тэгээд шууд нөгөө хүүхдийн дээр үсэрч гараад нүүрнээс нь хазаад эдэж эхэлж. Гэвч үүнийг харж тэсээгүй Айгото бамбар шүүрч аваад тэр хүний юуданг шатааж орхижээ. Тэгээд тэднийг сандраад өмөлдөх хооронд нөгөө хүүг тэрвэрч аваад тэндээс цугтаж. Гэвч удалгүй Айгото тэдэнд баригдсан байна. Чи сая юу хийснээ ойлгож байна уу? Таныг тийм зөвхөнгөө болсон царайтай байхыг өмнө нь харж байсангүй. Тэр л надад хангалттай. Миний амнаас таны гарт юу хүсснээ хий. Тэгвэл би одоо чамайг алдчихъя. Та ч бас өрөвдмөр амт юм аа. Имээ, та хэрвээ ээжийг алах юм бол би өөрийгөө ална. Ээжийг тавьж явуул. Хэрвээ энэ талаар бусдад хэлвэл яах юм? Хэрвээ ээжийн талаар хэлэх юм бол би оронд нь үхнэ. Хэрвээ ээж нь нууцыг хадгалж чадахгүй бол би өөрийгөө ална. Ингэж тохирё. Бити санаа зов юм ээ. Би ээжэд итгэж байна. Ингээд Кейсуке өөрийнхөө амаар барьцаа хийж ээжигээ явуулсан байж. Тиймээс хэрвээ тэд одоо бүх үннийг цагдаад хэлэх юм бол Кейсуке амаа алдах байлаа. Энэ үннийг мэдсэн Кёсуке Дайгогийн дуудлагыг авахгүй байхаар шийддэг. Ингээд тусгай хүчний дэмжлэг ирэх боломжгүй болоход цагдаа нар ч маргаашийн ажиллагаагаа хойшлуулахаар ярилццгаана.
Харин нөгөө талд Яав өөр нэг нөхрийг урвагч гэж буруутгаж хайр найргүй зодож байлаа. Тэгээд тэрнийг том чулуугаар цохиод алж гана. Тэр шүн Кэсүкэ Камияма тахилч дээр очлоо. Тэр хоёр багын найзууд байж. Хоёулаа энэ ариун ёслолыг нэг мөр дуусгая. Энэ гэр бүлд хамгийн нөлөөтэй байсан хоёр хүний нэг нь тана эмээ. Нөгөө нь манай өвөө. Тиймээс эмээ насварсан. Манай өвөө удахгүй хүүхэн. Хоёулаа тэдний орыг залгана. Хэрвээ хамтарч ажиллавал хоёулаа тэр хүүхдүүдийн амийг аварч чадна шүү дээ. Хэн чиний толгойд ийм дэми бодол суулгав? Кано юу? Нөгөө цагдаа юу? За яах вэ? Би энийг чинь сонсоогүй гэж бодъё. Хүлээ. Кэсүкэ. Энэ асуудлыг энд нэг мөр шийдээ. Тэнэг минь. Чи намайг айлгаж чадна гэж бодоо юу? Яах гэж тэр гэмгүй хүүхдүүдийг алах юм бэ? Юуны төлөө? Кэсүкэ. Гэр бүлийнхээ төлөө юу? Уламжлалын төлөө юу? Энэ бол хараал Кэсүкэ. Би мэднэ. Гэхдээ би энийг хийх ёстой. Харин нөгөө талд хүүхдүүдийг аврах ажиллагаанд бүтлгүүтхийн даваан дээр ирсэнд Дайго сэтгэлээр унсан байлаа. Тэгээд эхнэр лүгээ залгасанд байдал сайнгүй байгааг Юки шууд ойлгоно. Юки, миний дотор үе хяналтаа алдчихдаг уур хилэн байдгийг чи мэднэ. Би тэр хүүхдүүдийг бас Канако шиг байдалд орсон эцэг эхийг нь бодохдоо би өөрийгөө хянж чадахгүй болох юм шиг байна. Юу яриад байгаа юм бэ? Чи өөрийгөө хянж чадна. Битгий санаа зов. Чи хийх ёстой зүйлээ хийчихэд бид нар дээр эргээд ирнэ. Би итгэж байна. Ойлголоо. Намайг очихоор Маширогийн төрсөн өдрийг дахиад тэмдэглэцгээе. Тэгье. Болгоомжтойгоорой. Ингээд Дайго ганцаараа явлаа. Тэрнийг ганцаараа явж байгааг мөрдөгч нарын ахлагч хараад зогсож байна. Тэгээд буцаж очиод дарагдаа Дайгог ганцаараа яваад өгсөн гэдгийг хэлнэ. Дайгог явуулсан дээр ухаа. Тэр эд мөрийн баримт олоод ирэх юм бол бид тэднийг барьж чадна. Хэрвээ тэр өгчүүл хэдүүлээ хүссэн хүсээгүй нэмэлт хүч аваад тийшээ очих болно штэ. Энэ үеэр Кэсүкэ дэнлүү бариад хүүхдүүд байгаа агуу руу ирж байлаа. Тэгээд Юсүкэг тэндээс гаргадаг. Үүнтэй зэрэгцээд сүмээрээ тосгонд ирж байна. Харин тосгоны ирчүүд бүгдээрээ нийлж хамгийн сүүлийн том модны хүүхэлдэг босгож байлаа. Дайгог ой дундуур явсаар агууд тулж ирэхэд өвдийг нь том модон хаалгаар хааж гинжээр гинжилсэн байлаа. Энийг таамаглуулсан Дайго гинжийг тастаад додогшорно. Энэ үеэр хоёр мөрдөгч Дайгогийн гэрэнхнийг авахар ирж байлаа. Гэвч хоёр цагдаагийн нэг нь Готогийн гэр бүлийн гишүүн байж таарна. Тэгээд тэр шууд бууга гаргаад буудчихдаг. Харин Дайгог агууд ирэхэд тэнд хүүхдүүдийг хорж байсан торнууд байсан ч нэг ч хүүхэд үлдээгүй. Бүгдийг нь аваад явчихаж. Гэхдээ тэнд Юсүкэ хүүхдийн үсийг засах үед унгаасан үс байгааг Дайго анзаарлаа. Гэтэл Дайгогийн ард чимээ гарч тэр хүн үсэрч гарч ирээд тэрэн лүү дайрснаар кино маань конец фильма. Яа. За. Энд хүрээд энэ галзуу цувралын сизон 1-ийн тайлбар маань дууслаа. Яасан ч галзуу солиотой юм болоод дуусчив танчид. Хөрхи хүүхдүүдэд хайцсан юм бол ямар дуракноос хаашааваа явцсан юм бол те. Тэгээ энэ гачи юм одоо манай залууга даалсан юм бол яасан бэ? Юу энэ бөө асуултын дунд банийдгээ үлдээгээл одоо сизон 1 нь дууслаа да гэж. Тэгэхээр нь одоо сизон 2 дээр л бүх асуудал тайлагдах юм байна л да те. Бороод ямар сони юм бэ дараагийнх нь хөө юм уу гэд та нар ихтэй бороогоо загнаад байгаа. Бороо ч гэсэн та нартайгаа яг адилхан ч одоо дараад нь юу болох юм бол гэл энэ чинь адилхан байр суурьтай ингээл бүх асуулттай л энэ чинь байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ яах вэ? Ерөнхийдөө бол энэ аваачрын заавал тайлж дараа тийм ээ. Тэгэхээр season 2-оо ер нь бол ярьж л таарах юм шиг байна. Гэхдээ одоо маргааш нөгөө дөрвөө та нартай ингэ ярьж өгч бол чадахгүй нь ойлгомжтой шүү дээ тийм ээ. Хэдэн баруунууд нь энэ талаар зөвлөлдөө аль болох тэгээд одоо хурдан хугацаанд ингээд учир зангалаг нь тайлаад ярьж өгөхийг бодъё гэж. Тэгэхээр хурдан бодоод аль болох хурдан оруулахын тулд та нарын маань хичээл зүтгэл бас хэрэгтэй. Энд одоо та нарын хүлээлттэй хэр байгаагаас шалтгаалж болсон чинь хэдэн баруунууд нь урам аваад бас л чинь хурдан түргэн ажиллах тийм ирч хүч авъя шүү дээ. Тэгэхээр юнги та нар маань ер нь бол магадгүй галзуу сервисийн ч юм уу те ингээд хамгийн их комент авсан контент болгож л байдвалаа. Тэгэхээр ямар комент бичих вэ гэхээр we need season 2 гэсэн комментиг үлдээгээрэй. За тэгээд яа харахгүй галзуу цувралын сүүлийн парт байсан болохоор олон юм
одоо нэмж хасаад ярьчлаа. Тэгээд нуршсан боловчлаарай гэж. За тэгэхээр мөн буруугийнхэн тайлбар ойлгомжтой байж таалагдсан биз. Тэгэхээр хэдэн буруунууд нь энэ галзуу цувралыг Монголын хамгийн том баталгаад автомашин худалдааны төв Автомарттай хамтран хүргэлээ. Та нар мань автомашинтай болохыг хүсвэл Автомартыг зориод үзээрэй. Автомартад бүх зүйл галзуу амархан гэж. Тэгээд та нар мань саба дараагүй бол саба, дарцсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу сери сувгийг мэдгүй хин нэгэндээ шеэрлээрэй. Нэр бас галзуу кино Instagram хуудасаа манайхан болвол дагаарай. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралын тайлбараараа эргээд уулзцгаая.